Дараагийн мэдээлэл Улсын хурлынхаа ардчилсан намын бүлгээс эдийн засгийн эрх чөлөөг сэргээх чиглэл багц хуулийн төслийг өргөн барихаар боллоо. За шалтгаан нь эдийн засгийн 90% төр болон түүнээс хамааралтай аж ахуйн нэгжүүдээс бүрдэж байгаа учраас иргэдийг хөрөнгөжүүлэх чиглэлд эрх зүйн шинжилгээг хийн гэдгээ мэдгдлээ. Мөн эрх мэдлийн хуваарлалт алдагдсан гэдгийг Улсын хурлын гишүүн Тэмүжин онцолсон юм. Тодорхойлох юм бол ерөнхий сайд нь Улсын хурлынхаа дээр гараад суучихсан байдлыг өөрчилж ерөнхий сайд гишүүдийнхээ дунд суух мөн ерөнхий сайд илтгэл тавих сэдвээ сонгох биш, Улсын хурлаас тавьсан асуулгад хариулт өгдөг байх зарчимд шилжих ёстой билээ. Монгол улсад өмчийн эрхийг хамгаалж байгаа байдал, төрийн оролцоо, төрийн шударга байдал, авилгагдсан энэ тогтолцоо энэ зэрэг нь Монгол улсыг эдийн засгийн эрх чөлөөний хувьд хумигдмал орн гэдэг ийм нөхцөл байдалд оруулжээ. Парламентын ардчил бүхий үндсөөлт улс орнуудын парламентд харахад парламентын танхимд буюу чуулганы танхимд толгой дээр нь ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент алга байна. Тийм учраас Арсан намын бүлгийн зүгээс бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Улсын хурлын тухай хуульд өөрчлөлт оруулад Улсын хурлын чуулганы танхимд ерөнхий сайд Улсын хурлын толгой дээр гараад суудсан байгаа байдлыг зогсоож үндсэн хуулийн дээр байгаа Улсын хурл 126 гишүүнээс бүрдэнэ гэсэн бол тэр агуулгаараа 126 гишүүнийхээ дунд орсох ёстой гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэх хуулийн төсөл өргөн барих гэж байна. Улсын ерөнхийлөгчд албан бичгээр хөргүүлнэ. За мөн улсын хурлын чуулган дээр төрийн албан хаагчид худлаа мэдээлэл өгдөг байдал нийтлэг гарахулсан. Иймээс Жам агентлагийн дарганаар албан тушаалтнууд чуулганы танхимд гишүүдийн асуултанд хариулахдаа худлаа мэдээлэл өгвөл албан тушаалаас нь чөлөөлдөг зохицуултыг эрүүгийн хуульд оруулах ёстой гэж үзэж байна. Улсын хурлын чуулганд мэдээлэл өгж байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуултыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Иргэдийнхээ худал мэдээлэл хэллээ гэж шийдэгдэг мөртлөө эрх мэдлэлтнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлагагүй байдаг байж ерөөсө болохгүй. Мөн ардчилсан намын бүлгийн зүгээс Улсын хурлын гишүүн даваагийн цогтваа тэрэг бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулсан. За гэвч тус ажлын хэсэг 7 хоног өнгөрөөд байхад хуулийн гаргалгаа байхгүй асуудлыг хилцэж байна гэхээс өөр тайлбаргүй сууж байна. Илэрхийлж яадаг. Тэгэхээр ерөнхий прокурор